Дэлхийд нүүдэлчдийн соёлын шинжилгээ бий болгосноор гайхуулдаг монголчууд саргүй, шөнө нэг харанхуй, хоньгүй хот нэг харанхуй, номгүй толгой нэг харанхуй гэж хэлсэн байдаг. Миний үе эх орны номын сан нэвтрүүлгийн 22 дугаарыг хөтлөж Монголынхон оюуны сор болсон хүмүүстэй үзэгч та бүхнийг учруулж явсандаа баяртай байгаа. Гэрийн номын сангийн зочноор өнөөдөр Монгол Улсын их сургуулийн Монгол хэл соёлын сургуулийн захирал Монгол Улсын гавьяат багш, хэл шинжилгээ ухааны доктор, профессор Жорын Баянсан багш орж байна. Гэрийн номын сан болонгаар шинжилгээ ухааны академийн сурвалжлагч гишүүн академич доктор Ардын багш, профессор Авдай багш гэж хүн бүхний мэддэг юм байгаа. Номын хоймор болонд өнөөдөр хэлвэчгийн шинжилгээ ухааны доктор 3 эрдэнэ сургуулийн захирал, зохиолч, чачин барилан ирээд байна. Энэ удаа бид гэрийн номын сан болонда дэлхийд нэртэй эрдэмтэн Ардын багш, Аз ТВ-с Пушкиний алтан медалийг авсан 2 дахь хүн Галсан багштай уулзаж байна. Энэ удаагийн номын сангийн хан зочноор бид төрийн шагналт шог зохиолч олон үзэгч та бүхний сайн танил сэндийн дор зохицтой бид хөөрөлдөж байна. Номын сан нэвтрүүлгийн номын хаймар болонгийн энэ дугаарыг хийгээд Дорногоо аймгийн дэлгэр сум төрөлцөн ирээд байна. Номын сан болонда хүүхдийн номын ордны захирал Оюун Билбатай бид хөөрөлдөж байна. За хүүхдийн номын ордон байгуулагдаад 8 жил. Соён гэгэрвэл телевизийн сонгомл номын сан нэвтрүүлгээр 7 хоног үрийн Бямб гарагийн 21 цагаас та бүхэнтэйгээ дахин учрахулсандаа баяртай байна. Соён гэгэрвэл телевизийн эрхэм мөндөд үзэгчтэй бид сонгомл ном нэвтрүүлгийн гэрийн номын сангийн энэ удаагийн болонг бичгээр Монгол Улсын хүний гавьяат хэмж анагаа ухааны доктор, профессор Арднавазар эмчинд ирээд байна. Арднавазар эмч бол асар их номын ариун цуглуулгатай байгаас гадна өөрөө бол олон ном бүтээл төрүүлсэн хүн гэдгийг манай үзэгчдийн нэлээд нь мэдэх байхаа гэж ингэж бодож байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За баярлалаа. Сайхан аваржиж байна уу? Сайхан аваржиж байна. Энэ сайхан торгон мөчийг тохиолдуулан ном бүтээдэг бүх хүмүүсүүд, за номын сантай бүх хүмүүсүүдэд одоо баяр хүргэж байна. За баярлалаа. Тэгэхээр аливаа эрдэм ном бүхэн багштай байдаг л да. Таныг энэ их номын сан хөмөрг рүү өрн дуудсан анхны хүн чинь хэн байв? Анхны номнуудаа та яаж гаргаж өв? Энэ талаар манай үзэгчид ярил сонирхолтой. Тэгэхээр миний аав их номтой хүн байсан. Тэгээ хэдэн авдар номтой. Тэгээд зөөж өрөхөд одоо ижил чихтэй хүн гэдэг айл. Ингээд. Тэгээс аваас үлдсэн ном бий. Тэгээ аав бол биднийг ер номд анхааруулж сургасан ийм юм да. Тэгээд аавын номын сангийн ном уламжлагадаад надад байна. Ер нь бол одоо миний анх 1948 онд Хөрөнгө аймгийн Богд суманд суртлын бригад гэж юм очиж байхад би ээжээсээ 3 төгрөг аваад энэ номыг худалдаж авсан юм. Баастгаа ном. За тэгээд дараад нь Баастгаагаар бүр 58 жилийн дараа энэ гар үсэг зурвалж
Хань нөхдөг ном. Тий, хань нөхөд гэдэг. Энэ одоо анхны минь худалдаж явсан ном юм. За энэ худалдаа болсноос хойш 58 жилийн дараа зохиогч бас гараг үсэг бичүүлж явлаа. Тий. Гин 48 онд Өвөр Хангай аймгийн зүүн Богд сумын зүүн баруун богд гэж байж энд. Тэгээ баруун богд нь Баян. Тийм байна. Төв дээр суртлын бригадаас судалж авсан миний анхны ном билээ. За анхны ном. За тэгээд бичсэн ном. Анх одоо их сургууль төгсөөд 1960 онд төгсөөд 61 онд одоо миний анхны бичсэн ном энэ. Энэ хүүхдийн эрүүл мэндэс өгөхөд эцэг их юу мэдүүлэх вэ гэж. За тэр үеийн одоо хэвлийн чадлын иймэрхүү ном гаргадаг байл. Тэгээд энэ урдлын зураг нь миний охины зураг. За. Охиныхон зургийг сараад гаргасан. За редактор нь юу профессор Дасв. Одоо манай Дасв өгч тийм. Тэгээ энэ чи хэд онд гарсан ном гинэ? Энэ 61 он байгаа. Тэгэхээр та бол 60 төгсөөд жилийн дараа л ном гаргаж байсан. Сурч байхдаа бол ер нь бас сонинд нар юм гаргаж ийлээ. Ер нь нэг юм бичдэг идэвхтэй тийм л одоо оюутан байж гэж ойлгож байгаа юм байна тийм ээ. Тий одоо тэг бичгийн юмд бас мэлж орж. Тэгээд юунд 61 оноос хойш чинь одоо ингээд нийтдээ 35 6 ном тойрвож гаргасан. За энэ одоо миний хөөгтөвчний сурах бол ер нь Монгол гаргасан анхны сурах тийм ээ. Энэ ингээд хөөгтөвч ингээд гаргасан энэ ном сүйд нь гаргасан. Анх бол Арднаа усрын цагаан гэж нэртэй. Тий, арай цагаан гадартай. Нэг ихэр цагаан гадартай. Тэгэл энийг гаргасан. За тэр номнууд. За тэгэл энэний дараагаар одоо ерөөс энэ хавцын дандаа. Тэгэхээр та ном хадгалах соёл гэж их ярьдаг да. Чи манай номнууд маань ерөнхийдөө одоо нэг тийм дээл муутай байлаа штэ. Мөртлөө сүүл үеийн аваа сайхан сайжирч байна. Одоо чиглэл нэг ингээд өөгтөвчний энэ ном энэ одоо ингээд та өөрөө бүгдийг хавцалсан юм байна тийм ээ. Тийм манай цэцэг торгоор ийгээд. Ер нь бол би энэ юу энэ сайхан гавц хийх бол ганц өөрийнх нь номд хийх юм биш. Ер нь ном хадгалах соёл гэж одоо том юм байна уу? Тийм том юм байна. Тэр талаар одоо манай Аким бас нэлээд гайгүй санагдсан над. Таныг бол тэр талаар нэлээд чармайлт хэвдэг гэж би сонссон. Тэгэхээр номыг бол бас цуглуулах хэрэгтэй юм. Цуглуулсныхаа дараагаар зөв хадгалах хэрэгтэй юм. За цуглуулсан ном болж игэл одоо өөрөө бас уншиж харж байвал зүгээр. За бүгдийн ч гэсэн одоо яаж чадах вэ гэлээхтэй хэвдвэл сүйдээ бас нэлээд олон жилийн ном эднэр цуглуулж хадгалж ирэхтэй зэрэг юу яаж байгаа маа энийг мэдэж байгаа маа. Тэгэхээр эхлээд одоо ном сонирхож ном цуглуулж байгаа хүмүүсүүд бол бас их чиглэлтэй баймаар юм билээ. Анхны үед үл ерөөсөө ном болгоныг л аваад одоо ингээд байсан. Одоо миний ном чинь одоо таны номын хаагур байна. Ер нь нэг төм их гарах байхаа. Одоо ингээд энэ гэрт нэг 10,000 ширхэг байгаа биз. За тэгээд энэ тахтан даар байна. Гадаа 2 чингэлэг ном байна. Тэгээ эднэрийг ном хадгалахт бол тэгээ номыг чинь бас энэ өтөрхөд идүүлэхгүй хордуулахгүй гэж жилд нэг 2 удаа юу тэр хордонтой тэмцэх тийм салхи үзүүлнэ гэж одоо хуучнаар бол ер нь тий заав салхи үзүүлж явах хэрэгтэй. За тэгээд нэг дор удаан байх бол бас муу штэ. За мөн энэ ялангуяа энэ гадаадаас одоо энэ юунаас энэ хуучин номноос авсан номыг үл номтойгоо нийлүүлэхэд ер нь одоо их учиртай нийлүүлдэг шүү дээ. Би бол одоо гадаа байлгаж байгаа тэгээд ари утгаад тэгээд зарим нь бол одоо ч гэсэн одоо тэр өнөөнд бүр гялгар уутанд гаргахгүй эднэр байж байгаа. Тэгээд чухал ном. Тэгэл одоо номонд чинь одоо тийм юу гэдэм одоо ордоо горхоо шавж иднэр мөнгөн сүрмэгийн юм тийм гаруул одоо ерөөс номыг чинь одоо юунд балж хийх хэрэгтэй. Энэ барууны нөгөө хийдсэн ном чинь ийм хар юмар ингээд бүгдийг утдсан юм шиг буддсан байдаг. Монголчууд өөрснөө болохоор жилдээ 2-оос доошгүй удаа дээр судар алтан гэрэл мэрэлийн гаргаад ингээд заавал лам асарч трийг салхи оруулдаг. Ийм байсан даа. Тэр нарийн байж. Тэгэхээр монголууд чинь ном хадгалах одоо тэнд ороо та нар үзээрэй. Ном хэвлэхийн талаараа бол
маш өндөр соёлтой байсан болсон. Өөрөөр л одоо за надад одоо 17 8 дугаар зууны үеийн монгол номнууд бий. Тэрийг одоо хүний би анатоми ном гэхэл одоо энэ зураг нь одоо ерөөс чигтэйхэн сайхан зурвал хийсэн байгаа шүү дээ. Ингэж хийж ийс улсууд юм. Тэгэхээр энэ сайхан соёлыг бас бид энэ үед ирсэн хүмүүсүүд бид бас дамжуулж авч явах хэрэгтэй юм гэж бодоод номыг би их хайрладаг юм. Ер нь ганц өөрийнхөө номыг ч бишээ. Одоо энд одоо миний одоо хайрлаж явдаг. Ер нь Монголын энэ зохиолч гэдэг нэг сайхан улсууд байна. Энэ үнийн сэтгэлээсээ юм биш гэдэг. Монголд ер нь би бодоод муу зохиолч, муу яруу найрагч гэж ерөөс байхгүй. Нэг юм л одоо сайн байх, нэг л шүдэх сайн байхад сайн зохиолч. Нэг дөрөв мөр байхад болж байгаа шүү дээ. Тэгтэл манайхан ч одоо сүүлийн үед бид нэр бичээд л 2 дугаар зэргийн жүлэгтэй тэр тэгдэг ингэдэг гэл ингэж ах юм. Тэгэхээр одоо тэр өөр судалгаа шинжилгээнийхэн талаас бол болдог л баг. Зүгээр ер нь ингээд харахад бол юунд одоо их бодоочтой юм зүйл. Тэгэхээр одоо жишээлбэл би зохиолч хүнийг хүн зоддсон, хүрээ талдсан эднэр гэж ерөөс дуулаагүй. Тэндээ бүгчүүд чинь одоо яадын ардын хайрыг даахгүй. Тэгэхэд манай зохиолч нар бол ерөөс тэхгүй. Тэгээ Монголын ард түмэнд бол хамгийн түрүүн соён гэгэрүүлэх зүйлийг энэ манай зохиолч энэ юм бичдэг эрдэнэ тэтэл одоо хийж штэ. Тэгэхээр улс хөгжинэ гэдэг чинь бол ерөөс энэ шинжил ухаан тэрнийхээ бүтээл тэр зохиол түүх судраа мэдэж ижил одоо хөгждөг. Тэрнээс одоо зарим нь одоо энэ түрүүн социализм үеэл бүх юм буруу байсан. Юунаас төрснөө мэдэхгүй юм шиг тийм яриаг хийж болохгүй. Соёл гэгэрлэр хөгжинэ гэдэг л тэр үндэс. Тий. Шинжлэх ухаандаар шинжлэх ухаан соёл гэгэрэлтэл одоо их анхаарал тавих хэрэгтэй юм аа. За багшийн одоо бичсэн номнуудаа таавал ингээд хүүхэд мэд хадгалд юм байна. Хүүхдийн эмчүүн. Тий. Орчуулсан номнууд бас нэг 30-аад ном байна. Тэрийг хоёулаа тусдаа үзье дээ хөө багш. Орчуулсан номнууд хаалгаа. Тэгэхээр таны одоо ангаах ухаанд эмч бидэндээ бол оруулсан олон мянган шавнарт оруулсан хамгийн том хувь нэмрийг бол би тойл бичгүүд гэж ингэж ойлгож явдаг. Англи хэл гэдгийг бид нар дөнгөж аатай болж явахад таны тойл бичиг гарч ирсэн. Тэгэхэд ангаах ухаан чинь өөрөө эрүүл мэндийн салбарынхаа хэмжээгээр одоо Арслан Жадамба нөгөө Баасан хүү доктор Батчулуун гэдэг нэг 4-5 хүнийг хуруударж англи хэлээр ярьдаг за долгор өгч маань байсан. Гэтэл таавал тэр үед тойл бичиг гаргаж байсан. Та тойлнуудынхаа тухай ер нь ангаахын энэ салбарт англи хэлийг оруулах талаас хийсэн ажлынхаа тухай. Тэгэхээр юу юм да их сургуульд байхдаа бол бас орос хэлийг ер нь 10 жилээс ч гэсэн тэр нэлээд гайгүй сураад. Тэгээд дараад нь одоо герман хэл үздэг юм байна. За. Тэгээд герман хэлийг бол манай ангийн оюутны нөхөр нь Намхай Цэрэнгой ардын зурагч. Намхай Цэрэнгой гар заалгаад. За. Тэгээд тэр үед чинь одоо мөнгө төгрөг өгнө гэж байхгүй. Нэг оюутан хүнд чинь бол яаж уухгүй зааж ийсэн ингэж герман хэл мэдэнтэй болоод. Тэгээд дараад нь англиг үл явах тэр англид тусан жаваар заалгасан. Тэгээд англи хэлээр ярьдаг оронд очсон. Тэгээд англи хэл гайгүйтэй болоод. Тэгээд орос англи германтай хүн бол Франц бүр гайгүй юм лээ. Тэгэхээр нэг хэл нэгэн гайгүй болгоод тэргээрээ дөрөөлөөд өөр нэг хэл үзээд бас монгол хэлээ аваасаа нэгдэх бол дараагийн хэлнүүд ч улам хямд болоод идэв. Тэгээд л одоо энэ дөрвөн тойл хийсэн. Дөрвөн тойлоо бол та ихнийх нь герман тойл. Германыг толгойлуулад энэ 1-2 бат. За энэ маань хятад төвлөгдсөн. Одоо бол байхгүй болцсон. Надад л одоо энэ үлдсэн нэг 2 ширхэг байгаа юм. Ингээ байхгүй болцсон. Энэ германаар болсон. Тэгээд дараад нь энэ англи орос монгол энэ 100 мянган хүүхд эхлээд нэг 40-50 мянган хүүхдээ гаргаад одоо энэ 6 дахь удаага хэвлэгдсэн. Тэгээд 6 дахь удаага хэвлэхдээ 100 мянган хүүхдээ болголоо. Тэгээд энэ
Ер нь бол энэ чи би нэг 10 жил хийсэн байхаа. 10 жил одоо 10 жилийн хөдөлмөр ерөөс. За тэгээд энэ вэж вэгш энэ чинь 3 бот. 3 бот Одоо юунд номоо хөдөлтөнд байж байгаа. намын хөдөлтөнд байж байгаа. Хамгийн ямтхан одоо миний тойл бол Тийм үү. 50,000 3 бот ном 50,000 зарж байгаа юм. Тий. За тэгээд нөгөө 50,000-аас 30% тэднэрт өгч юм. Тэгээд за тэгээд дараад энэ Оростой энэ хоёр дахь удаага хавлагдсан. Орос, Англи, Монгол энийг 70,000 өгтэй юм тэл. Энэ. За энэ Францтай нэг л удаа хавлагдсан. Энэ Франц нь дөрөвдөө энэ бас энэ чинь хэвлэх ер нь энийг чи хийхдээ тэр их материал одоо өөр ном эднэр бол ер нь их хэрэгтэй л дээ хэцүү үедээ. Таны өөрийн гардаж хийсэн ном бүтээлтэй үзэгч олноо бол танилцууллаа. Одоо хоёулаа номын сангийн номтой жоохон танилцгаа. Тэгэхээр манай үзэгчид одоо сайн харж байгаа хаа гэж бодож байна. Арднаа Базар докторийн номын өргөнд орж ирээд байна. Тэгэхээр энд ер нь одоо энэ номын шүүгч нь бол цаашаага бас их зузаан болтой юм шиг. Ер нь хэдийн вакцины ном байна яг энэ дүүлвэл. Хэдэн үе ном байна. Одоо 3-4 үе байгаа юм. Тэгээд энэ нийтдээ бол энэ дотор бол нэг 70,000 лав хүрнэ ном. За энэ эднэртэйг нийлүүл. Энэ арын энэ тий юу энэ доторхтойгоо энд байдгаатайгаа нийлүүл энэ өрөөнд нэг төм шихуу ном баг. 10,000 ном тийм ээ? Тий. 10,000 ном байгаа баг. За тэгэхээр та эртний номын тухай түрүүнд зогс дурдж ирсэн энэ аавас үлдсэн номгод та ирв. Энэ номнуудын тухай ярьдаг. За энэ ер нь монголууд бол энэ номыг хадгалах, ном дэглэх, өндөрөх саяльтай байсан байна. Тэрний нэг бол одоо ингээд энэ яг одоо тэр за энэ одоо би бодохдоо бол нэг энэ одоо 18 дугаар нууны ном шиг байгаамаа. Энэ эмнэлэг одоо ингээд зураг нь одоо ингээд гаргасан энэ ном. Энэ аавас маань үлдсэн. Дөрвөн дэвтэр ном байна. За мөн аавас үлдсэн 6 номнууд одоо тэргээр байна. Одоо би сахиад үзүүлнэ. Ингээд энэ ингээд эмнэлэг ном гаргасан. Энэ тэмээний ясаар хийсэн гэж нөө. Тий. Тэгэхээр уул нь бол зааны яс гэж яриад тэгсэн чинь монголууд олддог нь тэмээний яс их сайн болдог байсан. Тэмээний шилбэний яс. Шилбэний яс ахтай тий. За энэ ном бол өнөө энэ дөрвөн хэлний тойлогчгийн энэ юм бол одоо энэ манжи үйлдэл гаргасан энэ өөр эхний үеийн мотонд хийсэн энэ ном байна. Тий. За энэ одоо ерөөс энэ Монголын 8 хөлөг энэ мэрэгэн төлөг гэдэг. Ерөөс энэ мэрэгдтэй энэ зурхайтай холбоотой. Тэгээ зурхайтай холбоотой ер нь монголоор энэ гарсан бүх номнууд байна. Тэр дор одоо босна вэ. Энэ дотор бол ингэж хийгээд тэгээд энийх нь дотор талд нь зоосны. Оо за. Зоостойгоо. Энэ зоостойгоо нэг үйл гэдэг зоостойгоо. Тэгээ 9 зоостойгоо тэгээд мэргэлдэг нөө ном. Одоо манай зурхайчид ер нь ямар номоор энэ ямар номоор ингэж хийдэг лөө. Тий одоо тэгж байгаа л одоо ерөөсөө юу гэнэ. Тэгээд ингэж тэгээд сүйд нь ингээл нөө юу шарсам ханддаггүй хяр зурхаач гэж ярьдаг штэ. Тэгээд уус бомб гадмал гэдэг нэг бүгд нь одоо энд байж. Энэ номууд ингэж хадгалж байгаа гэж. Энэ юу хэдэн оны юм байгуулах шүү. Энэ мэлдэн дээр биех байх одоо тэгээд юу гэнэ одоо ингээд тэгэхээр энэ одоо тийм буугал техник гэдгийг энэ тайлсан байна тийм ээ. Одоо ерөөс одоо яаж явах вэ гэвэл одоо ингээд тайлал бүгдийг ингэж гаргал хичээлээ одоо ерөөс. Энэ бол одоо ер нь их л их ховор ном гэж байна. За наад чи мэдэхгүй багш минь. Энэ
түүх мөнхийн хүмүүс үзүүлүүд. Энэ ямар ном байна вэ? Элдвэр 16-т гэдэг энэ тойл. 16-ын тойлны юу? Тойлны юу. За энэ одоо цагт улирлын биш бас л энэ 6-тайгаа холбоотой. Цаг улирал. Тий. Одоогийн календар юм та. Ингээд одоо тэдний сарын тэдний тэр тийм тэр гэл ингээд өдрөөр нь өчтэй. Ингээд гаргасан. Энэ тэр ясна хөргөд байлаа. Яахгүй ч энэ 16 төвд төлөө. Тэр энэ 6-тай холбоотой энэ номтой надад энэ эдгээр ном бол дандаа Монгол 6-тай холбоотой. Энэ 6 ном. Тэгэхээр Монгол 6-ын талаар гарсан ер нь бүх ном л би гэж одоо би өөртөө боддог. Түрүү нь одоо ингээл энэ зоосноо ном гэдгээр ингээл энэ ч дотроо одоо энэ гарын нөгөөд ингээд эргээд яадаг зураг мураг гэднэр энэ яг хэвээр. Одоо манайхан зураад л энэс яваад календар хийж байгаа баг. Гэхдээ энэ жинхэнэ их мэхийн одоо үтсэн энэ ч одоо энэ анхнаасаа дээр үед бас нэг ингэж ийм даваар яасан байгаа шиг тэр энэ хэвээр явуулсан. Юунд энийг уншиж хийж байгаа хүн ер нь хэлэхэр олон байдаг юм байна. Зүгээр ер нь л одоо ингээл за энэ одоо сая ингээл 6 чинь шинээр орчуулсан 6 дэвтэр гэдэг юм байна. Ингээл энэ гар юу эднэр чинь. Тэгээ энэ эднэрийг бол манай аав сонирхдаг. Тэгээд л аваас л үлдсэн. Аав энэ тэр авдартай хүн юмнууд бол энд байсан байж. Одоо янз янзын ном байсан. Тэгэл зайлвал өөрөө бас зохиол өвчин. Аавын одоо энэ араажиг алтан банданд орсон ариун сэтгэлийн эрх гэдэг одоо явж идэг. Ариун сэтгэлийн эрх. Тий. Энэ эднэр ингээд энэ гоё сайхан хийсэн байгаа маа. За ингээд яал юм уудалж хаад буцааж хийх гэж мөнх ажиллаа. За яг одоо тэгээд хийн дээ. үзэгч төмнийгээ хүндлээд хоёулаа хөдөлмөр гаргахгүй болохгүй шүү дээ. Талхойгийн машин харуулна. Номд ч бас их учиртай. Одоо манай хөвгтүүд дээрээс толгоо руу нь харуулна байна гэж ерөөс байхгүй. Ном дор мөргмүү гэдэг байдаг. Тийм, ном дор мөргмүү. Яг тийм ном дор мөргмүү гэдэг чинь маш их үнэ байхгүй. Энэ ингээд нэлээд дээр үеийн номнууд гэхэд одоо ингээд гарлаа. За тэгээд ерөөс энэ их номын санд байхгүй бас номнууд надад бий. Та улсын номын сандаас төвхийн хүрээлэнгээс танаас ном үзсэн гэж сонсч байсан. Тий, үзэж аваад Цэвэн гоо ном улсын их номын санд байхгүй нэг гэдэг орчуулга гаргасан. Тэгвэл бас нэр одоо тэр хүн юм аксид нэрж бичсэн байлээ. Би бас тэнд нь баярлж байгаа. Тий. Тэгээ буцааж өгсөн. Зүйтэй. Ер нь буцааж өгөхгүй байх гэдэг чинь бол аяа. Танд бас үеийн ерөнхий сайдын ном бүгд байдаг. Ерөнхийлөгчдийн ном. Тий, тэд нэр энэ гар усгтай ном бүгдээрээ бий. Ерөнхий сайд. За тэгээд надад энэ их номын санд бүрнээрээ байд юм уу байхгүй нэг ийм хоёр юу байх. Энэ орчин үеийн Монгол гэж энэ сэтгүүл. За энэ нэгдүгээр хинэ. Энэ одоо хэд онд гарсан байна? Хэд онд гарсан байна? Энэ дээр 37 онд юм. 33 онд одоо нэгдүгээр хинэ. Орчин үеийн Монгол гэдэг. Тий, современный Монгол. За тэгээд энэ 37 оных нэг нь байх шиг байна. Энэ орчин үеийн Монгол сэтгүүлийн зорилго хөтөлбөр гэнэ. Хөтөлбөр гэдэг. Танд нэг юм ажиглах юм би. Та номнуудад юм навчнаагаад найсан байна. Тий. Наагаад байсан байна. Тэг нэлээд хүндэлсэн ном доо тэгэж яах. Тэгтээ бас энэ бол мууд ит. Ингэж их олон ном яаж болохгүй. Нэг өвч явах юм бол ерөөс наадах чи өрчих нэг юу болно шүү дээ. Энэ шинэ тойл сэтгүүл чинь эхлээл одоо 10 хэд онд Цэвэн гоо гаргаж ирсэн тэр сэтгүүл шин шүү дээ. Шин тойл. За шин тойл гэдэг энэ хэд хэн байна ингэ. Шин тойл. За энэ шин тойл энэ современный Монголын сэтгүүлээс үл надад номер 1 7 юм 7 гэдэг. Аа 1 7 энэ хоёр баг юм. Энэ юу вэ тэгэл
олж явах тэр газрын зураг мураг гэднийг үл мундаг юм шүү дээ. Наадах чи одоо генетикийн зураг мураг гэднийг үл их гоё хийсэн. Бүгд нарийн Монгол ард улс гэдэг. Монгол улсын нэг газрын зураг хийж дээ. Тэгээд энэ юун дотор байна штэ. Зарим юу гэнэ эсрэг боллоо гэж огтолж яваад тэгдэг гинэ. Тий, тэгсэн одоо тийм номнууд Өглөө эртэл зураг нь байхгүй болсон байдаг гэсэн юм. Энэ 2 номер үнэ шинэ төлөв. Тий. Тэгээ энэ шинэ төлөвч ингээд бүгдээрээ ингээд гаргасан. За шинэ төлөвгээд энэ Монголын соён гэгэрүүлсэн том сэтгүүлтэй. За энэ 35 36 оных нь юм. За ингээд гацалж яваад бөөндөр нь хавцалсан юм. Тий, тэг гацлаад ингээд дугаараар нь хийсэн. Тэгээ энэ дотор зарим сэргууллаа гэсэн зохиолчуд их. За энэ чи юу орчин юм Монгол нь? Тий, современный Монгол. Тэгээ современный Монголи гэдэг тэр бүгдээр одоо тэргээр энэ шинэ тэр дандаа юм ногоон. Тийм ногоон. Энэ адуу зүсээр нь тэндэг шиг ном бас бүлгээр нь зүсэлдэг юм байна тийм үү? Тэгвэл дараа амар байна. Тэгээд одоо энэс л одоо материал авах гэж улсууд ерөөс олддог юм байна л да. Тэгээд дундаас нь ер нь багш номын санаа бүр олонд үйлчилдэг номын санаа нэмэр юм байна дөө. Улсууд тэгээд юм байна. Тийм нэр. Тэр тоглоом биш. Тэгтээ зэрэг байр байхгүй. Тэг яг үн шилдэг байрыг гарах асуудлыг одоо энэ дүүргээс ч юм уу энэ соёлын байгууллагаас одоо манай соёлын сайд чинь бас номонд ойр хүн ирлээ. Тийм учраас туслах байлгүй. За энэ тэгээд юунаас одоо энэ 21 оноос хойш гарсан энэ номнуудаас энэ нэлээд хавард орох юу. За энд би нэг ном үзүүлдэг. Ер нь монголууд чинь нэг 40 он хүртэл марч уусан үед чинь дандаа гахаан ширээр ном ахын гацаа хийж байна. Энэ гахаан ширтэй. Энэ үл дээрээс 18% юу аим голгонд нэг тэр үед төгсөн байгаа юм. Энэ Монголын түүх нь амаргаан түүхээс ихсүүлэл одоо Монголын төвч түүх дараа энэ амрын зохиол гэж байна шүү дээ. Тэгэл одоо дэмдэн чавуулсан лосол дэмдэн одоо ийм ном гарсан шүү дээ. Тэгтэл одоо бол сүүлдийн ганц чавуулсан болоод явцсан. Энэ дундаас нь суулж явсаар байна. Одоо ерөөс нэрийн эсрэгүүлчлээ гэж ахсахгүй. Лослыг дэмдээ хасаал. Тэгээ энэ Хөвсгөл аймаг атсан ном байгаа юм да. Тэгээд тэрийг л олж яваад энэ дутууг нь би өөр газараас нөхөж яваад. Нөхөж бас хийсэн байна та тийм ээ. Зураг мураг. Энэ одоо ховор зурганд байна. Ер нь одоо юу оригиналаараа надад бас вейдим айн зураг. Нэг хэлцээрийн дараа байж байна. Тий, хэлцээрийн өмнөх одоо тэгэл юу гээл юм. Тэр гаргасан. Шанзуу хэвтэй бадан дөрч байгаа. Энэ бол бүх дэлхийн ажилтны эмэгтэйчүүдийн сайн өдөрт зориулсан хайг энэ тэгээд нэг хүний шагансан. Тэгсэн бай. Тэр ямар хүний шагансан бэ? Төв аймгийн нэг сурагчийн шагансан байна. Энэ байгалийн шинжилгээ гэдэг энэ дөрвөн бат ном гарсан. Байгалийн шинжилгээ одоо бол байдсан юм тэгэхгүй зүгээр энэгээр энэ байгалийн шинжилгээр байж та 15 ном гарсан байдаг. Надад тэр нь одоо тэнд ихэнх нь байж байгаа. Тэр үед үү? Тэр үед гарсан. Нэгээр нь одоо хийж гаргасан. Энэ одоо биологийн ном байна. Тий. Сар мөчийн чи хүн болохгүй явж байгаа эднэр их зураг мөрөсөр хий. Мондөг хийсэ. Энэ хараа. Тийм. Хүний үе юм тоо. Тий. Та ер нь эмч болсон чинь аавтай холбоотой юм ба шүү дээ. Тий. Аав чинь ер нь тэр дөрөвний номноос үзэхэд тэр номнуудыг үзсээр байгаа. Хүүхдүүдээс нэг нь эмч болгоно гээл. Тий. Сүүлд нь хоёр нь эмч болсон л доо. Тэгээд намайг гадаадд сурна гэсэн чинь ээж аваа хоёр явуулдаг бай. За тэнд очиж одоо уушигч муудаж өгөх нь. Тийм. Болдог бай. Уушиг мууддаг гэдэг нэг яриаг байсан тийм ээ. Ленинград явсан уушиг муудаж гинэ. Тэгээд явуулаагүй. Энэ хараа. Явуулаагүй юм. Тэгсэн чинь дараагийн хүүхдүүдийн бүгдийг гадаад явуулдаг байна. Тийм үү. Тэгээд зөвхөн гайгүй хэдийн гэдгийг мэдсэн байлгүй.
Энэ их юутай ном. Тэгээд энэ ном цуглуулах тав штэ. Чиглэл дээр та түрүүн дээр нэг тийм санаа хэллээ. Ер нь нэг дээр одоо жишээлбэл би одоо Пушкиний номыг цуглуулахад одоо Пушкиний ном бол анх Монголд хавилагдсан Пушкиний номноос хэсүүлээл хамгийн сүүлд одоо гарч байгаа юу вэ? Бүгдийг ингэж олж авч байгаа. одоо гүн үйлсийн орчуулга. Одоо хүмүүсийн орчуулга гээл одоо тэнд байж байгаа, энд ч байна. Тэгээ анхных нь бол одоо анх одоо Монголд гарсан нь бол тэнд байж байгаа. Их мэтлэнгээр тэгэхгүй зүгээр ихний үед үл ерөөсөө дайралтсан ном болгонд хөвсээр угаад жаал ингээ эргээд харсан чинь энэс юунд хэрэгтэй энэ чи юу гэдэг тийм болд юм байна лээ. Тэгэхээр та бол Маркс цуглуулга өсвөрийн хүнтэй таариллаа л да. Дэлхийн бүх тэмээний одоо маркийг цуглуулсан 80 хуудас марк над үзүүлж байна. За. Энийг би танай телевизээр оруулъя гэдэг. Ганбаатар гэх хүн байна. Ганцхан тэмээгээр. Ганцхан тэмээгээр. Тэгэхээр номыг ер нь бас нэг тэг чиглэл ганцхан буушнэр гэдэг юм уу эсвэл ганцхан яруу нэргэр гэдэг юм уу? Одоо жишээлбэл Approved болвол дандаа нууц товчоо цоолгосон. Ерөөсөө янз бүрийн нууц товчоо. Одоо бүх дэлхийд хэвлэгдсэн. Одоо намайг нэгийг олж өгөөч гэсэн би Казахстанаас авцруулцаад тэнд байж байна. Хасгаар Астанад сая хэвлсэн. Одоо Азербайджан хэвлэгдэж байгаа гэх юм. Тэгэхээр тэр хүний цуглуулга нэмэгдээд байна гэсэн үг. Одоо нэмэгдэнэ одоо тэр чинь нэг тэгж цуглуулах хэрэгтэй гэдэг юм байна л да. За тэгэхээр энэ одоо 15 дэвтэр ийм номыг орчуулж гаргасан байгаа манай. Айглын шинжил гэж. За энэ одоо ургамлын аймаг гэдэг энэ гэрхэмчлэнгээр ингээд. За энэ ихэнх нь одоо надад галтуулс газар хөдлөх гээл. Тэгээ энэ ерөөсөнд хүнд хинэл ухааны мэдлэг өгдөл энэ маш их том юу болсон. Мөс сасны орон гээл. Гэрхэмтэр одоо ингээд харсан. Таны мэдгүй ном уу? Тэгээ таны мэдгүй ном. Энэ хараа үнэхээр одоо энэ номнууд бол бид юунаас эхэлж юу сурч ирсэн бэ гэдэг нь Арднаа Базар докторинд ихээр энд харагдаж байна да. Би чинь тэгээд ингэлээ. Энэ англи энэ Монгол энэ зөөрөг байштай. Англи орос монголоор ер нь чадлахаа хэрэг хийгэж бодоод хийгээд байгаа юм. Тэгээд одоо энд наа чин чанга удаа байна дээ. Одоо жишээлбэл ингээл энд ингээд миний бичсэн бүх одоо энэ гарсныг англи дандаа орос юугаар ингээд болгоно. Оростой болгоно. Монголоор хийгээд оростоор хийгээд тий оростоор англиар тий ингээд та Монгол орос англи юм уу? Монгол англи орос зөөрөг Монгол зөөрөг англи орос англи орос. Сая гөрөөчгөн Монгол орос Монгол тийм бас гоё тойл хийсэн байна. Тэгээд бас Монгол хэлний тайлбар төлөвж бас гоё ном хийсэн байна. Надад өөрийнх нь гар усыг зурцсан ном тэнд байж байгаа. Гөрөөчхний чинь одоо гарсан болгоноос нь яваад байгаа юм бас. Тэр одоо бас Монголын төлөө хим хийж байна шүү. Гоё байна. Бас Монголын юу хийсэн. Монголын гэсэн тэр спрачник хийсэн. Тэр газрын зураг аялагч зориулсан гоё ном хийсэн байна. Тий, аялагчд зориулсан тийм. Хүн дэрийг авал төөрч хөргөл юм бэл. Тий. Тийм хийсэн. Яг та тийм сэтгэлтэй бас Монгол тэр бодтой ном ямар ном вэ? Энэ Современная Монголия гэдэг чинь анхных нь Майсгийн анхных ном. 19 онд. Энэ 3 гараад байна уу? Тий, сүүлийнх нь нөгөөдгөл бизнес яхтаа өгсөн байсан. Энийг би уншсан. Энэ чинь сүүлийнх. Одоо энэ анхных нь. Тийм байна. 21. Тий, 21 онд. 3 янз гарсан баг. Тий. Майсги гэж. Майсги тэр Козло 2 чинь ер нь нэлээ. Тэр одоо Козло эдний чинь ерөөс анхны ном над байгаа. Тийм үү. Тэгээд чи одоо интернет эднэрээр тэр номын зарлал одоо ном энэ намаа байдаг шүү дээ. Тэгэхэд одоо жишээл Бобригийн терминатор цолыг $2000 тавьсан байна лээ. Энэ ямар ном гинэ өгшөө? Энэ одоо Элбэгдэр Жирэнчин гэж ярьдаг шүү дээ. Тэрний орчуулсан энэ одоо политик ном. Тийм. Тэгээ тэрний орчуулсан ном да. Тэгэхээр энэ ийм орчуулгууд бол одоо Дандан Сорон Ганх, Эренчин Ганх эднэргээд надад энэ хэд он байна? 3000 хэвлээ гин. 52 он орсон юм байна. Гэхдээ 1652 биш энэ өөр юу. Тэгээ бүр энэ чинь тэр үед энэ урталт нь л байх ёстой да. Михайловский гэж хүний ном юм байна шүү дээ. Ер нь. Тий.
тэр хүнийг тэрийг одоо манайхны нөгөө элдвэр хилдэг. Тий, элбэг дөрж Элбэг дорж эренчийн ногоол. Тий. Та Сүхбаатар тэрийг эднэр данзанг бол бодоход буудсан хүн шиг гэдэг. Тийм би одоо тэгээд энэ тэр түүх чинь их бодлонтой болоод өнөө багш нь бид нар ерөөсөө одоо тий тэгээ хэний одоо сүулдээ бүр түүхий чинь бичихгүй хөнгө болоод. Тэгэхээр таны одоо гэрийн номын сантай Соён гэр бүл телевизийн номод дуртай үзэгчдийн танилцуулахаар битэрээ эхэлсэн ажил ер нь мөд дуусах шинжгүй. Тийм учраас одоо нэвтрүүлгийг бол 2-3 дугаар болгож хийхгүй болохгүй юм байна. Нэвтрүүлэг өөрөө хугацаатай. За. Тийм учраас өнөөгийнх нь нэвтрүүлгийг ингээд жаргая. За. Үзэгчдтэй ч би бас хандаж тэгж хэлж байна. Тэгээд дараа одоо үед Арднаа Базрагшийн хаан гэрт ирж битэрийн энэ номын сангийн нэвтрүүлэг маань үргэлж илнэ. Энэ удаагийн дугаараа ингээд өндөрлөе. Түр баяртай үзэгчтэй. Дэлхийд нүүдэлчдийн соёл иргэншлиг бий болгосноор гайхуулдаг монголчууд саргүй шөн нэг харанхуй, хоньгүй хот нэг харанхуй, номгүй толгой нэг харанхуй гэж хэлсэн байдаг. Соён гэр бүл телевизийн сонгомл номын сан нэвтрүүлгээр 7 хоног үрийн Бямб гарагийн 21 цагаас та бүхэнтэйгээ учрах болсондоо баяртай байна. Соён гэр бүл телевизийн эрхэм хүндэт үзэгчтэй бид энэний түрүү гэрийн номын сан булангаараа доктор Арднаа Базрын гэрийн номын сантай та бүхнийг танилцуулж байгаад нэвтрүүлгүүн цагтаа багтаагүй учраас завсралны та бүхэн санаж байгаа хаа. Одоо ингээд дараагийн нэвтрүүлгийг би бас Арднаа Базр доктортойгоо хавлаа эхэлж байна. Тэгэхээр энд та бол нэг тийм хүн бүхэн санаад байдгүй нэг зүйлийг санджээ гэж би бодож байгаа. Ягаад гэвэл энд та түрүүнд хэлсэн ер нь одоо нийгмийн соён гэрүүлэлт нар бол мэдээж шинжлэх ухаан 2 дугаарт энийг ард түмэнд хүргэдэг зохиолч доо гэж. Тэр их сайхан санагдсан. Та түрүүнд их гоё үг хэлсэн тийм ээ. Зохиолч хүн зодож гин зохиолч хулгай хийж дээр юм хийж гэж би ерөөсөө сонсоогүй. Тий, уулаасаа. Тэр их гоё санагдсан. Тэгээд та бол энэ зохиолчдыг дандаа сайнаар дурсаж явд юм байна. Тийм ч учраас энэ талигаач болсон зохиолчдын бүтээлийг та бол ингэж хадгалж байгаа нь их гоё байна. Энэ далимд хэлэхэд Монголын хүүхдийн ордон соёлын одоо соёл аялал жуулчлалын яам манай Арлааны эрдэнэчил тэргүүтэй манай Монголын яруу найргийн одоо зөвлөл үндэсний төв нийлээд сая бүх зохиолчдын ангадагч номоор үтсгэлэн гаргасан. Тэр үтсгэлэнд бол ирээгүй олон зохиолч байсан. Ирээгүй гэдэг нь бол одоо өнөөдөр бидний дунд байхгүй. Түүнээс гадна олон хүний ном бол бас тэнд ирж чадаагүй. 350-аад хүний ном л байсан. Тэгэхээр та бол энд хэрвээ одоо манай хүүхдийн номын ордныхын танд хандвал туслахад бэлэн байгаа хүн байна гэж би ингэж ойлголоо. Монголын ард түмэн түүний дотор би уншигч энэ зохиолчдыг маш их хөндлөж явдаг. Тэгэхээр энэ зохиолчдын өөрсдийнх нь гар усгтай 300-аад ном бий байх. За тэгээ түүнээс бурхан болсон зохиолчдын энэ номнуудыг би баримтгалаад жишээлбэл одоо Нямсвар ингээл Батрааван тий энэ гомбож үгүй. Дөржин гомбож. Нөгөөд Барсан Баатрыг орчуулсан. За тэгээ энэ Сэдэн дөржинх чимдих гэх манай Сэдэн дөрж байгаа нэг гоё ном та миний Дагестанаас гадна нөгөө тэр үе гадаадд Монголын тухай маш бага бичдэг байлаа шүү дээ. Тий. Гадаадд Монголын тухай бичсэн гэж хачин гоё зураг ном гаргасан тийм ээ. Тий. Над байдیں۔ Танд байгаа ёстой. За энэ Сэдэн дөржин ном. Бурхан буудаа. Тий. Батраа өтрүүлэх сайхан. За Жансын Батраа. Энэ одоо том оюуны шинхэн соён гэрүүл хүн байлаа. За энэ чимдэрчтэй сайн найз байлаа. Манай Сэндийн чимдэрч. Тий. Энэ одоо 90 сая юм.
эн чинь одоо алдартай сайхан шүлэгтэй Эрэх 4 цаг гэж одоо телевизээр юугаар зурагтаар гарч байгаа юу? Юугаар байнга явж байна шүү дээ. Энэ Монгол радиогоор. Өөдөшгүй. Амита гэдэг одоо тэр Амит яавал Амитва шиг болох уу? Тэрийг л англиар ирэл яг тэр ням суран гэх шиг тэр асуулж чадах уу. За энэ лагва танаа. Манай толгодын сан нэг гоо. Энэ. Сарны шараа. За тэгэл хэнийх Солгодын сан нэг үйлэн. за нямдарж их байна. Онон мөрөн. Тий. Онцгийн сайхан хүүхэн зүрхний их булгаач юм. Тий. Олон ирсийг шалгасан дайн дулдааны салбар юм. За энэ шагтар. Энгүү сайхан түнд 100 зүрх тэмүүлвч эцэс сүлд нь болоход 99 шархалдаг. Тий. Тэр үл одоо маань шиг жийжилсэн. Энэ шагтар суран. Манай лавга. Энэ мундаг шүлэгчүүд. Хүлгийн үрсэх туун гэж одоо төвөр гаргасан одоо багнаас хэлсэн да хөөе. Энэ шагтар суран гэх. Тань юм шагтар сүрэн. За энэ манай ягмар мягмар сүрэн. сумын зам. Сумын зам. Тий. Санах нүгүүлэдэд үүдэг. За тэгэл энэ очрот. Тий. Оюухан хөлжин. Тий. Намжимын очрот. Дан шагтар жий шагтар тагжамын. Тагжамын. Энэ лусан төрж. Энэ одоо энэ ч нэг ус шиг сэмхэр гэдэг одоо өгүүлгээр тэгэхээр энэ нэвтрүүлгээс үзээд одоо өөр хөөхд ах トゥ гэрүүл эднэр нь бас баярлах болоо гэж юу бодож байна. Одоо ерөөс ингээд зүгээр нэг жирийн нэг уншигч одоо миний эцгийн номыг миний нөхрийн номыг ингэж хайрлаж явд юм байх шүү. Одоо барамсаа гэтэл барамсаагийн бүр ийм зузаанаараа байж байгаа. Одоо манай шог зохиол. Тий шог зохиолч одоо тэр дорл байгаа. За тэгээд лото томгой ном эднэр гэл одоо бүгд тэр. Тэгэхээр ганц эднэр ч биш л дээ. Одоо жишээлбэл Эренчин багшийн номыг гэхэд энэ аваад ирдэ. Одоо ингээд дөрөв хэлнэ. Ерөөс Эренчин багшийн ер нь ихэнх одоо орчуулсан барьсан тэр юм бүхэл бүтэн одоо энэ арталд полконд байна. Одоо тэр Чехэс орчуулсан барьсан одоо байхгүй. Тэгэхээр энэ одоо сая 8 бат гарч байгаа энэ би ахаад авсан. Одоо 32 бат. Эренчин багш нь үү? Тий. 32 бат. Нөхөрөж хийж байгаа шүү дээ. Тэрний одоо энэ эхний 8 гарсан. За энэ Эренчин багшийн таны хадгалсан. Тий. Тэр одоо тэр мойлер эднэрийг орчуулсан байсан гэдэг одоо тэр тий тэр орчуулгын тэр юуны хараа тэр номны хараар энэ анх гарахт нь одоо би тулгай хийж авч 20-ыг алга болсон шүү дээ. Нилээ маргаан тэрсэн да. Тий. Лүд хоёроос болоод одоо шатаасан ч вэ? Энэ шатаасан шүү дээ. Тий. Бүгдийн шатаасан. Ийм гарч байгаа юм. За 8 бот чи хоёул үзэгчтэй нэг харуулах. За энэ 8 бот бол айл үхэнд байх хэвээр 32 гарна гэж байгаа юм тэгэл насгүй зүйл авна. Энэ нүгүйсэй жил авна да. Энэ өөр Монгол хэвлэх гэж байгаа гэж би сонсч ирсэн. Энэ юу тэр би дунд нь одоо уншиж барьсан тийм одоо нэг авчуулаа. Тэгээд энэ гавцын би нэмж гавцсан энэ. 8. Тэгээд 1 2 3. Нэгээс энд эхэлчих юм. Энэ нэг Монгол хэл бичгийн ухаан. Умар тэсгарын яамны тал бичээч Эренчин. Монгол утасгаар судлал. Эренлэний бүтээлийн чуулган. Энэ одоо санам тэр ингээл урлаг судлаач үү. Энэний бүх ном нэмд. Тэгээ бүгдийн сайхан хавчлаад би ингээд авсан бас л одоо хүүхдүүдэд нэрний айдаг бол бас харуул одоо хэл сайн санагдана. Дүрслэх хурлын төвч төв. Сая дүрслэх хурлын Батчулуун гэж үнтэй би ярьсан хэлээ. Юуны эсхий урлаг тэр хийсэн тий. Тэр чинь бас их сайн агуу улсууд байна Монголд. Бид хүний мэдэхгүй, биений мэдэхгүй их зовлонтой. Тэгээ монголууд чинь биений тоохгүй. Мэдэхгүй тоохгүй. Тэгээ жаахан гайг уулсныг муу хэлэх юм. Нөгөө нэг таман тогооны үлгэрээр яваад байдаг. Одоо уранхан хязгаар гэдэг. Энэ 3 байт ном. 3 дугаар орчинд экономисад ирнэ байхгүй юм шиг юм яриад байл.
Тэр Западны Монгол Оранга хязгаар гэж. Студ энэ хорондоо давгдөржгээд бас нэг доктор байд юм л да. Тэр үед энэ аюулгүй Монголын яамд төсвөөсөн. За. Одоо Монгол судлалын талаар бас нэлээд юм яаж байна. Тэнд энэ Оранга хязгаарын бүр их сэтгүүлүүд байна. За. Гарсан. Ордын Өөрөө төв юм уу? бөөг дундгойн залуу. За. Энэ Баруун Монгол Оранга Энэ нэгдүгээр бай. гурав байна. Энэ гурав байна. Энэ нэг, энэ хоёр. Тэг энэ үний чинь нэг их нь бүр болтой тийм ном бий тэдний төвчлээ. Тий гүрж майлаа гэж бичсэн. Энэ бол энэ гурав бол энэ их л авралдах юм да. Байхгүй л байна. Гүрэн Тий. Энэ Монгол судлалаар мундаг том юм ийсэн хүн шүү дээ. Энэ Цэвэнгуан номноор 15 настай. Энэ ямар нэ? Энийг орчуулсан байна. 15 настай Атар Америкэн гээд. Тэр Цэвэнгуан одоо бас чухал орчуулгын дотор би. Түүний 13 онд эднэр агуугахан Алмж мэрэгэн хөвөн сестрээс агуугахан дүүхээ. Энэ академи гаргаж ирсэн суурд байна тийм ээ? Тий. Эрдэнэгийн хөрөлөө. Дамж сурангуй л хийж ажиллагаа юм. Ямар хэрвээ юм бэ? Тийш байна. Энэ Эренчингуй хийсэн. Эренчингуй байна. Эренчин эднэр чи бас хуухантай усууд юм аа. Тэр одоо Тэгээд одоо тэр басан машинтны 12 ваттын тэр байна. тэгээд тэр зоригтой тийм ээ? Тий. Тэмцэгч чанар. Тий. Халирамхай хөнгөл тэгэл болчих штэ. Тэгэхэд ер нь дамжин сургуульд тэмцээгүй хэний тэмцээгүйс ганцхан юм чинь Чигээрээ. яваад байсан. Энэ Жамсрны сэвэний төврүүд 17 дөрөвний түүхийг болж байна. Энэ дотор эндээс нэг ном гаргаад. Сая нэг чулуун доктор авч хэрэгсэн юм уу энэ үү? Энэ одоо юунд оршуулгаар гарсан наадах юм. Энэ бичиж. Энэ арай Эрхэм мах арднаа болор танд нэрт эрдэнтэн Жамсрын сэвэний номыг өгснөөр уг ном бүтсэн билээ гэдэг. энэ. Сур их нь энэ үү тийм. Энэ ихтэй академид юм уу номсонд байхгүй. Байхгүй юм. Олдохгүй. Энэ одоо Цэвэнгуан тухай би бас ингэдэг энэ зохиолчдны энэ зохиолыг хата тэнтэй холбогдсон ямар юм гарна тэрийг хажлбарыг аваад Зохиолын тухайд. тэг зохиолоо өөрийнх нь Энэ Цэвэнгуан тухай зохиолоос гарсан юмнууд тийм тийм. Цэвэнгуан тухай бичсэн тэр юмнууд. Цэвэн бол Лев Эренчин нарын Гүмлөө. Цэвэн бол Лев Эренчин Гүмлөө нарын багш. Лев Гүмлөө Эренчин нарын багш л гэнэ. За энэ Цэвэнгуан одоо орчуулсан Монголын боловсролын байгууллагын үндэслэгч. Ямар сайхан юм. орчуулагч Цэвэн гэдэг энэ. Энэгээр энэ гаргасан энэ галах журмыг орчуулсан хүн шүү дээ. Энэ галах журм энэ. Монголын ардын үлгэр гэж орчуулсан. Бас нэг ховор орчуулгын энэ дотор юм. Өөр Монголын үлгэрийг наадах юуг төрлөн хийж байгаа. Энэ хараач. Богд бэгэр маха гэдэг. Манайхны бэгэр мижи таа гэдэг юм. Шийдэт хүрийн үлгэрийг энэ хэдонд орчуулсан байна. 1923 онд орчуулж байгаа. Шийдэт хүр. Тий одоо Цэвэнгуан орчуулж гаргасан ном доо. Гэтэ гоё хөвцөлжээ та бас. Гадна талаар хавцсгээд. За энэ бүрээдний өөртөө холбоотой юм. За. Жамсрын хөвний стейтмент хооцлог. Лэн. Улсаа хувьсгал. Төрөө хувьсгал. Төрөө хувьсгал. Тэрийг улсаа ингэ зарчулсан. Энэ одоо бол их хаврдсан орчуулга багт энэ Нянгуучны үлгэр. Нянгуучны үлгэр. Мэн хаасан Чадан ба.
төв хорооноор жадам гэж юм харьцуулж байгаа. Монгол нь бол Мянхаусны Мянгуужин гэсэн чи барал болцсон л байгаа юм да одоо тэгээд. гоё яас. Ер нь одоо Онож өгвөл тэгээд Монгол үг дороод Монгол үг болох юм. Одоо жишээлбэл энэ амин дэмийг би өгсөн шүү дээ. Амин дэм үү? Тэг анх 3 хэлний толондоо юу? Тий. Тэгэл одоо орчлоо шүү дээ. За энэ чиний төрөний хэлээд хаана ч үлгэр гэдэг. Бягар мэж таано. Баруун дэвгээс төрсөн бягар мэж таано гэж аа. Наадах. Тийм бай. За энэ юуны Владимир Сүйдэнч ном анхных нь юугаар ирээс анх гарснаар л одоо ингэ байж байгаа. Санжай Владимир Сүйд. Энэ юу нагалах современный грамматик Монголского письменного языка гэж. Тэр Владимир Сүйдч бүр анх гарснаас хөгжүүлээд гарсан болгоно надад байна. Энэ ч бас манай Сэрэнгийн галсан багш ирэх юм бол их л сонирхох юм байгаа юм байна даа. Тэгээ тэр ном буцаачихгүй суудад бол ирээс. За энэ Козлов. Ингээд энэ хоёр болт чинь энэ. Тэр яг оригинал нь байх нь. Энэ одоо хэд таних вэ? 1907 он. Яг энэгээр гадна талаар нэг хатсан ийцээ. Энэ нэр бол Козловын саягач. Награн зүйлээс ингэ 1905 онд тавьсан. Одоо бол ерөөс нүднийг юм байгаа байхгүй. Та ер нь аспирантурт хойно байхдаа л мэлэнийг яаж тийм ээ? Одоо тий. Тэргээр л яваал одоо ерөөс арих ухш зүгээр л одоо ном гэсэн үзэн. Тэр үед явсан залуучууд арих уудаг байсан шиг юм уу? Ер нь ерөөс юу яах юм байхгүй. Заах энэ одоо анч ингэдэг. Амаргойн төв анхных нь их норгоор байна. За. Тэгээ сүйд нь олж яваад. Одоо хүн бүхэн амар сайд Монголын төр юм хийсэн хүндээ хатуу гэж хэлсэн л гээл. Тий. Одоо цэг дээр бас гарсан байна лээ. Амар би юун дараас үзүү гэсэн чи их гоё хэлсэн. Амаргой хэлсэн үгүй? Тий. Монголын үндэсний анх болсон дэмэд мондогонтэй. Ерөөс ганцаараа ерөөс би Оросыг одоо улаан Оросын энэ одоогийн би үздэг гэж хэрхэж зөвшөөрөхгүй гэж ганцаараа өчөөхсөн хүн байдаг юм л шүү дээ. Өөр юу байхгүй. Тэгээд өгсөн шууд нөгөөгүй шууд нь гэдгийг мэдэж байна тийм ээ. Тэгээд тэр юунд орсон хэлмэгц суусуудаас чинь сангид дөрж гэж хүн ерөөс юу ч эвлийн төхөрөнд дарвасан би огт юм хийгээгүй гэсээр байгаад бодсон байт юм лээ. Тэрнээс бусд нь бол одоо бүгд худлаа хүлээгээд л одоо ерөөс энийг трийг тэгсэн эднэргээл өдөрөөр аргагүй байдалд оруулаад тий зодож нүдгээл одоо олон намдахгүй тэгж хэлсэн шүү дээ. Одоо энэ нэр томьёоны тал гэдэг чинь ингээд бүхлээр байж байгаа. Та нарийн нэр томьёоны тал их сайн байх хэрэгтэй дөө. Тий бүгдээр байгаа. 150 хэд бол нэгээс их сүлээл анх гарсан 30 хэд оноос нэг сүлээл. 37 онд билүү анх гарсан тийм үү? 37 онд Ринчин гойдаар гаргасан байт юм байна. Тэгээ тэрнээс хойш хийсэн бүгдийг авсан да. Энэ гүрүүчний тол энэ байх шиг байна. Наад чинь нэг байж байгаа тент хийж байна. Тий, энэ юурагийн тол. Их гоё тол үгүй. Хамгийн сүүлийн үед одоо юунаас хийснээс одоо тэр дөрвөн бүт Монгол орсон баг тэр байна. Их сайхан номыг одоо жигтэй хямдхан зарж байгаа байхгүй гадна. Тэгсэн чинь л одоо ачин ч юм уу юм ч үгүй юм одоо тэр энэ зургийн ном энэ л явж байна. Тэг явж байгаа юм. Тэгэхээр би юунд наадах юу тэр энэ алтан төвч анх манай төвсний нацар даржин орчуулгаа алтан төвч. Анаа чинь тэгээд өөр энэ юуны энэ анхны орчуулгах байна да. Тийм байна. Ардын уран зохиол. Надад анх Монголд орсон уран зохиолын төвөр байдаг. Одоо Монголд л одоо анх хэлэгцэн. Ловочон гэж. Ловочон гэж.
энэ нэртэй ерөөс ховорхон орчуулга нь төрсэн тэр алтан цог. Алтан төвч Монгол гарсан бүх алтан төвч надад байна. Энэ байна шүү дээ энэ. Энэ алтан төвч. За энэ эхлээд одоо бүр дээр үед гарсан хоёрын зар гарсан байт. Тэгээд дараагийн Оросоор гарсан. Тэгээд Оросоор ингэж сүйд нь гарсан дээ. За энэ одоо хөх Монголын хөх судар байна шүү дээ. Анх Монгол гарсан. Тэгээ энэ хөхтөг тэгээ дараад нь энэ Монголоор гараад сүйд нь өвөр Монгол гарсан. Ингээд байж байгаа юм. За энэ дандаа л энэ бол Монголын хаадын тухай ном энэ Монголд надад сүрэнд байхгүй. Одоо Монгол хаад гэж гаргасан. Ричард Хук. Энэ ямар хэлээр? Турк хэлээр байгаа юм уу? Энэ юу Тухтай тавьчих. Энэ өнгөр хэлээр. Өнгөр хэлээр. Тухтай тавьчих. Энэ анх гарсан юм. Наадах чиг уншдагсан хүүхдүүд. Өөр унших юм бол ерөөсөө одоо ингээл тухтай тавьчих. Энэ нөө Чингис хааны тухай гадаад гарсан гол номнууд нэ. За Оросод гарсан Чингис хааны тухай энэ номнууд байна. За энэ Монголын нутагчаа нэмэлээд энэ зэрэг нутагчаатай холбоотой. Тэгээд Чингис хаантай холбоотой. За энэ Салбаатбаатар байна. Тий. Жуулвэрийн аяллыг нэрээр андарч болгоно. Энэ ном Чаусингийн доо зөвлөдний яаш. Монгол ардын хувьсгалт намын төгөх гэдэг юм. Гарч ирсэн чинь шүү дээ. За. Энэ одоо Монголын хувьсгалын төгөх сүйд нь болоод энэ төрөвчийнх нь энэ. Тэгээд хувьсгалын төгөхийг хэвлсэн болгоноор нь олж авсан юм. Тэгээд хамгийн сүүлд 53 онд хэвлэгдэл тэрнээс ахиж хэвлэгдэв. За энэ дотор 1883 оны санскритээр нэг ном байна. За төвдөд аясна гэдэг энэ хэд оныхан Чингис хаан 1914 дээр үе гарсан санскрит нэг ном байна. Санскрит ном? Тий. Энэ одоо их ховор ном шүү дээ. Түүхийнх нь л одоо шүү дээ. Тий, нэг хүйдийн нэг газар би харсан юм байна зөвхөн. Тий. Алдартай. Тий, төвдөд аялсан. Тий. Алдартай энэ Францаар. Гуанегабе. Монгол төрийн төвч. За энэ бас л одоо дандаа Чингистэй холбоотой юм доо. Чингис хааны түүх. хамгийн ихэнд таны Чингисийн тухай олж авсан ямар ном байна? Нуус төвч. Нуус төвч. Тий, одоо нуус төвч. Нуус төвчийг бол та хэдийгээр анх бараг нь харсан? Танд зургуу орчуулсан дараа л яасан. Орчуулсан 40 хэд онд өнө дунд сургуульд байхад чинь монгол хүчээр би уншдаг байсан. Тэгэл өөр уншихаа байхгүй. Нуус төвчээд энэ шин авчаал хэлний шинжилт марксизм холбогдох нь эднэр гээл. Гүний хамаагүй юм шижиж ирсэн. Энэ бол дэлхийд их орно шүү дээ. Монголд надад нэг байгаа юм. Дэлхийд загтлаг үссэн түүхийг бичсэн. Загтлаг гэсэн ном. Энэ яг загтлаг сутгаараа байна уу, бичиг сутгаараа байна уу? Загтлаг. Тийм үү. Надад захиа бичиг. Захиа ер нь анх яаж хийсэн? Тий. Одоо загтлууд л яаж даа. Одоо манай Иремийн папт илгээсэн загтлаг юм. Тий. Энэ Бурятын Родословны угаа бичиг. Энэ угийн бичгээр ер нь ном гарч ирсэн юм уу? Тэр очрын доктор нэг ном сүүлд гарсан тэрнээс өмнө? Хамгийн анхных нь угийн бичиг гэсэн номыг би гаргасан. Одоо надад чамд. Тэгээд дараад нь тэр очир бид нар чинь нэг тийм группт орж ажиллахгүй юу. Тэгээд сүүлдээ
биднэрээ цухтаагаад юу гэдэг юм бэ лээ. Бүрэг аймгаар гаргасан. Намайг дорногоо байхад манай би аймгийнхаа ургийн бичгийг очроор хийлгэсэн шүү дээ. Тий. Тэгээд очор гаргасан. Одоо тэгээд олон хүн гаргасан. Тэгээд тэрнээс очсон дэгүүн одоо бүхэл бүтэн юу байж байгаа надад угаан бичгээр үү? Тий. Яг бүхэл бүтэн юм байж байгаа. За энэ 1928 гаргасан. Энэ Орос Монгол толгойд энэ байна. Энэ хараа. Энэ 1931 он байна. Тэгэхээр монголчин цагаан толгой гэж байсан. Бас улаан толгой гэж гаргасан. Одоо улаан толгой надгүй. Цагаан толгой гэж яагаад улаан толгой. Яагаад цагаан толгой улаан толгой? Мэдхгүй яагаад гэсэн мэдэхгүй. Нэг хэсэг ерөөс боловсролын бичиг болж байгаа юм уу? Тий. За энэ цагаан толгой дандаа цагаан толгойтой нэг. Орос Монгол Орос тойл анх гарснаас нэг зүйл хэлбэж цуглуулгаад байх. Одоо нэг хоёр тойл дутуу. Одоо анхнаар гарч ирсэн одоо энэ юм шүү дээ эднэр ингээд. За энэ бол юу 1918 онд Карвинд Харбинд үү? Харбинд. 17 онд Карвинд нэг тойл гарсан. Харбинд тэр над байхгүй байна. Одоо тэр бол олдгоос өнгөрсөн байх л та. За ингээд эн чинь 47 онд гарсан нарийн чиногийн тойл гэдэг бид нэр үздэг байсан. Энэ тойл энэ. За энийг би тавч тойлог нь. Тийм. Бурдуков гэдэг хүн чинь хоёр тойл гаргасан. Тийм байна. Энэ бас Бурдуков байх л энэ. За тийм байгаа. Тэгвэл энэ байна шүү дээ. Энэ Ленинградад. Русско-монгольский словарь. Разговор на язык. Энэ дээд үүдд гаргасан байна шүү. Тийм. Энэ Бурдуков. Энэ Эренчин гэх. Барадина хоёр яасан юм байгаа юм. Бурдуковыг редакц хийж. Редакц хийж. Энэ арааш. Энэ ингэж. Энэ бол нэг Бурдуковын тойл. Гар үсгтэй ном бас их дурсгалтай юм аа. Одоо ардын орон зохиолч гэхэд ардын орон зохиолчдын бүгдийн гар үсгтэй ном бий. Одоо тэр ваагийн лагсрын гэтэл одоо ингээл гадна талаар нь сайхан юу хийгээд авцсан. Зохиолчдын одоо өөрсдийнх нь одоо бичиж өгсөн дурсгсан номнууд бас одоо 3-400 гэдэг байгаа юм. Тэгээд энэ Тавсрынгийн цагаан тэнглээ. Хамилан хайрлж явдаг арднаа узар чамдаа дандаа баярлж явдаг далд хайран илтгэн дурсгалаа. Энэ эрдэнэгийн өгсөн. Одоо манай эмч зохиолчдын чинь одоо шүтгэн маань эрдэнэ багш маань байна шүү дээ. Тий. Ер нь бол манай юу эмч зохиолчдоос ч бас ч нэлээд сайн бичиж сайн зохиолчтой шүү дээ. Тийм ээ. Одоо Мягмар Сүрэн байна. Манай Ванчара, Алтаа цагаан, Зулаа цагаалтаагийн Хүнсэн байна, Очирхүү байна. Эднээс чинь бол Оюун байна. Тий, оюун. Манай Монхор одоо сүүлийн үед их бас аваа бичиж манай Жадан баа бичиж байна. Жадан баа бичиж байна. Тэгээд юу юм аа энэ Монголын зохиолч нарын дотор сүүлийн үед энэ эмэгтэйчүүд их сайхан бичдэг болж байна. Энд их баяртай байна. Одоо шинээр орсон одоо Дулмаг дагаал одоо Дулмаач маш олон сайхан яруу найрагч охтуудыг гаргаж ирлээ шүү дээ. Бүр гэрт нь вэж. Тий. Дулмаагийн нь байсан гэдэг юм бид нэр. Дулмаагийн гар үстэй ном надад байдیں۔ Одоо эдгээр ном нь энэ Дулмаагийн ном бас цуглуулгын төдвийн ном биднэрс бүгд л бий л дээ. Тэгээд зөвлийн энэ жилүүд чинь одоо сайн шүлэгч нар одоо намаахан дуутай ингэ туяа байна. Дулмаа байна. Одоо оюун чимэг байна. За тэгээд ер нь нэлээд сайн шүлэг. Багш одоо хэр шүлэг өчөж байгаа юм гэхэд. Гүйгүй зүгээр. Их өөртөө үлгэж ин л дээ. Тэрнээс юм өөрөө л ус твлэгдсэн юм ганц нэг бий байхаа. Би чи ерөөс энэ эрдэнэгийн зүрхлэгч чулууд нар германаар орчуулад. За. Залуу байх та. Тэгээ өвчтэй чи байсан юм одоо яасан. Тэгээ Жамсрангийн цэвэнгой Дикмран. За. Энэ одоо сигнал нэгсэн гэлээ. Энийг тэр хүн барьж л байгаа шүү дээ. Надад байгаа л. Үгүй тэр. Одоо энийг энэ ч сүүлчийн уншлаг одоо тэгээ энийг ярил одоо яах вэ? Тэгээд энэ нууц намын захад нар ташин зүгээр 3-400 төгрөгч гэдэг юм зүгээр хайцсан байдаг байхгүй. Зөв. Тэгэхээр л одоо ерөөс
Хуучин номын захаар бол та их явах уу? Явна. За энэ Дэмөрөний үеийн хэвлэлүүд ном шүү дээ. Энэ анхных нь эхлэв. Тэгээд энэ хоёр дахь нь гурав дахь нь дөрөв дахь нь ингээд гацсан. Танай одоо гэрээ номын сангаар үзэгч олно ингээд аялуулад байвал маш олон нэвтрүүлэг хиймээр юм шиг. Тэгээд би түрүүн танд хэлсэн та ерөөсөө номын сан байгуулсан дээр юм байна. Тийм ээ. Тэгэхээр их холоос эхэлсэн 1600 оноос эхэлсэн ном маань одоо ингээд бавууд орж дээр ирж өндөрлөхөөс шаяа та. За та тэгэхээр зохиолчдын тухай сайхан сэтгэл түрүүнд хэлсэн. Өнөөдөр бавууд орж маань ингээд төрийн шагнал аваад тий. Одоо 70 80 оныхон чинь ингэж гарч ирж байна шүү дээ. Манай Эрдэнэ очир байна. Энэ бавууд орж гэж ийм сайхан найрагч хүү. Энэ бүх номыг бавууд орж надад бас өөрөө гараараа өчөд дурсгасан юм. Би сайн таньдаг сайн хөлт байгаа юм. Тэгэхээр энэ сайхан мөчийг тохиолдуулан Монголын бүх зохиолч нарт одоо Монголын ард түмэн та нарыг их хайрлж явдаг юм шүү. Энэ дээд шүтэнэ болгож шүтэж явдаг юм шүү. Муу зохиолч гэж байхгүй, муу яруу найрагч гэж ерөөд байхгүй шүү Монголд. Тэгэхээр энэ нөхдүүдтэй би одоо эрүүл ингээ сайн сайхныг өсөн ерөөй. Тэгээд ялангуяа сүүлийн жилүүдэд энэ манай эмэгтэйчүүд одоо сайхан бичдэг боллоо. Үлзий төгс байна, олон байна. За тэгээд инг туяа байна, сум яа байна, оюун чимэг байна. Одоо гэх мэтчил ингээ би энэ одоо бүгдийнх нь номыг уншдаг. Одоо тэн дээр Батар гэзэд маа гэдэг одоо их сайн мэдсэн. Одоо 5 хэлээр гаргасан тэр ном. Наад үнэтэй 20,000 төгрөг яах вэ одоо зөв харж энийг л буруу харж байлаа аваад одоо тэг уншиж байна л да. Тэгээд энэ нөхдүүдтэй ад жаргал сайн сайхныг үсгээ өрөөй. За үүний тэр хэсгээр одоо энэ сайхан нэвтрүүлгийг явуулж байгаа танай хамт олон телевизэд бас баярлснаа илэрхийлье. Тэгээ энэ нэвтрүүлгээр одоо нэг ч ихсэн хүн ер нь ном одоо хүнд хэрэгтэй үед юм байна. Ном сайхан юм гэдгийг л нэг ч ихсэн хүн одоо ойлгож авбал та бүхэн нэвтрүүлгийг одоо багш хоёрын нэвтрүүлгийг энэ үр дүн гарах ёстой шүү. Энэ гарах байх гэж ингэж бодож байна. Ер нь бол юунд манай энэ зохиолч нар эднэрт үлээрээс зохиол бүтээлийг бүтээхэд төр засвар тусгайлан анхаарч мөнгө төгрөг гаргаж өгч одоо ингэж дэмжмээр байгаа юм. Зарим нь хотлоо ирэл уулаа идлээл гэдэг. Ерөөс би одоо энэ эрүүлжүүлэхт очсон зохиолчийн нэг ч дуулаагүй. Зүгээр ер нь хүн задсан зохиолч нэг ч дуулаагүй. Ингээд бодохтой зэрэгвэл өөрийнх нь сэтгэлийн танхигаар л явж байгаа боловч эднэр чи. Тэгээд энэ кинон дараа бөхчүүдийг хайрлах хэрэгтэй гэдэгтэй адилхан ерөөс энэ зохиолч нарыг л одоо их хайрлж юмар юм байна. Одоо манайд бол агуу бичдэг болсод байна шүү дээ. Одоо Цэндог ном гэдэг би тэнд уншиж байна. Авар намар гэдэг одоо дорж хотог байна. Одоо ерөөсөө тэр дорж хотог энэ юу яаж байгаа тэр доо зэнчив гэхээр уншиж уншиж байгаа. Одоо тэр өөрөө номоо өгсөн тэр гахаа жил. Цагаагсан хаа жил. 1900 манай Миндогийн гигантник авбуу авсан. Миндогийн номнууд авсан мөлий биш үү? Мөлий олон ном биш. Алтаа энэ зүүр зүгийн юмнууд. Тэр бас ухаан тавьж байна. Хачин. Тэгээд би ингэж боддгийн зохиолч нарыг ерөөс их авьяас байх юм бас их юутай болгож болохгүй. Боловсралтай болгож болгомоор байгаа шүү. Яагаад гэвэл зэрэг боловсрал нэгтэй юм одоо хэлтэй болгож ирэхээр эсвэл дуурайгаад эсвэл хуулаад ингэ болохгүй. Зүгээр нэг одоогийн тэр нэг одоогийн хэмжээнд байхлаа ерөөс бичиг үсэг сургаад тавьчихгүй. Харин тэгмэр л байгаа юм. Тэгтэл ерөөс чигтэйхэн сайхан юм гарч байгаа юм. Нөгөө төч энэ боловсрал нэгтэй зэрэгтэйгээ зэрэгэл одоо ерөөс өөр л манай догмодын хэлсүг байдгийг. Горкэд явах гээд бүтээгүүл юм байна л д. Тэгээд Горкэгаар яах юм? Би ер нь Горкэд яваагүй онсон. Горкэд явсан бол би өнөөдөр догмод биш тогмод болсон байхаа гэж тэгэж байгаа юм. Тэгээ Горкэд чинь бас манайха 5 жил сурсан ганцхан цогтл байгаа юм. Энэ инквайри эднэр чих орчуулгыг юу нэ ингээ 5 жил сураад ирсэн юм. Тэгээ бусдын одоо манай Ламсрангайд бүрөвдөрж эднэрийн курс нэгдний сар одоо мэрэгжлтэй шүү дээ юм ямар тэгэл яг хоо орчин тэр Монголын Орос зөвлөлтийн гадаадын томцоолын дунд хөрөн мөр эднэрийг чамш та. Тий. Одоо тэр зүгээр боловсралгүй хүн шүү дээ.
Тийм үү. Тийм хүн одоо битсэн гэхэд. Тэгэхэд одоо тэр Горькийн сургуулийн төсөлийг ажилд орох гэдэг ингээд явсан чинь бас ямар ажилд орсноо мэдэхгүй. Өнөө халзан бандрах хийжээс ажил юу гэдэг вэ? Тэнд очисон шүү гэж хэлж байгаа. За баярлалаа. За баярлалаа. Соён гэрүүлэх телевизийн эрх мөндөд үзэгчдээ бид Сонгол ном нэвтрүүлгийн гэрийн номын соён нэвтрүүлгийн энэ дугаарыг Монгол улсын гавьяа тэмч шинжлэх ухааны доктор профессор Монголын эрүүл мэндийн салбарт өөрийнхөө үнэтэй байр суурийг эзэлдэг бидний багш Арднаа Узрынхаа гэрийн номын сонтой та бүхний танилцууллаа. Багшийн маань өөрийн бичсэн ном нь ч одоо их олон юм. Ан нөхдөөс өгсөн дуусгасан ном ч олон юм. Түүнээс гадна хар залуугаас ааваасаа үйлж яваад хадгалсан энэ ном зохиолн ч олон юм. Тийм учраас манай одоо нэвтрүүлгийн хоёрхан дугаараар бол багтах одоо ийм боломж үнэхээр хомс байлаа. Энэндээ юу та бүхнээс хүлцэл өчий. Ингээд энэ удаагийнхаа нэвтрүүлгийг жаргаж байна. Багштаа эрүүл энг урт удаа наслаж сая одоо тэр хойд өрөөнд үзүүлэлээ хийж байгаа тэр олон ажлынхаа эцэс төгсгөлийг үзэж их сайхан олон бүтээл бидэнд бас хайрлахыг танд хүсье. За баярлалаа. Танд баярлалаа. За. Дэлхийд нүүдэлчдийн соёл иргэншлиг бий болсноор гайхуулдаг монголчууд саргүй, шөнө нэг харанхуй, хоньгүй хот нэг харанхуй, номгүй толгой нэг харанхуй гэж хэлсэн байдаг. Соён гэрүүл телевизийн Сонгол номын сон нэвтрүүлгээр 7 хоног үрийн Бямб гарагийн 21 цагаас та бүхэнтэйгээ уулзах болсондоо баяртай байна.